Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн эрхэм шүүгч, эрдэмтэн судлаач, оюутан залуучууд та бүхний энэ өдрийн амар амгаланг Албамагийн их сургуулиас мэдчилж байна. Би болон манай бусад багийн гишүүд тодорхой ажлын шаардлага гарсан тул ийхүү бид техник технологиг ашиглахад хүрч байна. За үүндээ бас бид нэр хөлцөл өчье. За бидний энэ удаагийн илтгэлийн гол зорилго бол валютын нөөцийн оновчлын төвшинг тодорхойлох. За үүнийг аль болохуз энгийн загвараар гаргаж ирэхийг зорьсон. За бидний судалгааны гол агуулга бол үндсэндээ дараах байдлаар харагдаж байна. За эхний хэсгээр бид уламжлалт энэ чиглэлийн загварыг танилцуулна. За дараагийн хэсгээр бид нэр тодорхой таамаглал тавих замаар гадаад валютын нөөцийн оновчтын удирдлагын бодлогыг томьёолсон байгаа. За 3 дугаар хэсгээр бид нэр эконометрикийн шинжилгээгээр гол үр дүнгуудыг гаргаж авсан. За үүнийгээ бол танилцуулнаа. За энэ чиглийн уламжлалт загваруудын гол суурь нь бол Мёртны тодорхойлсон загвар байдаг. За Мёртон бол анх ерөнхий хэлбэрийн загварыг гаргаж ирсэн. За тийм учраас ч ихсэн Мёртны тодорхойлсон шугам бус тухайн дифференциал тэгштгэлүүд үндсэндээ 97 он хүртэл бол шийдэгдээгүй. За 90-ад оны дунд үеэс эхлээд бол Мёртны томьёолсон хэлбэрийн загваруудын дискрет тохиолдлууд шийдэгдэж эхэлсэн байдаг. За аналитик шийдүүд нь бол үндсэндээ 2000-ад оны ихэнх үеэс ингэж гарч ирсэн. За техник технологийн тусламжтайгаар бол олон тооны активуудын хүрээнд аналитик шийдүүдийг тооцоолж байсан боловч тэдгээр шийдүүд нь нэгдүгээрт бол маш их хугацаа зарцуулдаг байсан. За тухайн нэг бодлогын шийдийг олохын тулд бол 7 хоногийн хугацаа шаарддаг. За тийм учраас бол судлаач нар дараагийн энэ чиглийн судлаач нар бол олон тооны активыг авах шаардлагагүй. За цөөн тооны 2 болон 3 активын хүрээнд бол багцын оновчлын төвшний аналитик шийдүүдийг ингэж гаргаж ирсэн байдаг. За манай орны хувьд бол Нямсүрэн Бацөх профессор нар Мёртны аналитик хэлбэрийн шийдийг эконометрикээр олох оролдлогыг бол хийсэн байдаг. За дараагийн слайдн дээр бид нэр хэрэглээ хөрөнгө оруулалтын Мёртны суурь загварыг эндээс харж болно. За гол зорилгын функц бол хувийн жин болон хэрэглээг хамгийн их байлгах хүрээнд за баялагын стохастик тэгштгэлийг авч үзсэн байгаа. За үндсэндээ бид нэр энэ Мёртны уламжлалт хэлбэрийн загвар дээр 4 төрлийн таамаглал дэвшүүлсэн. За эхнийх нь бол ерөөсөө нэг стохастик хүчин зүйлийг авч үзье. За тэр нь бол валютын ханш байг гэсэн таамаглалыг оруулсан. За хоёрт нь бол валютын нөөц тасралтгүй өсдөг байг. Тэгээ валютын нөөц тасралтгүй өсөхийн хэрээр бол түүнээс авах үндэсний ханамж өндөр байг гэдэг утгаар энэ таамаглалыг оруулсан. За гуравт нь Мёртны загвар дээр авч үзсэн эрсдэлтэй активын нөөцийн өөрчлөлт тогтмол байх албагүй. Тийм учраас бид нэр энийг хувьсдаг байдлаар оруулж өгсөн байгаа. За дөрөвт нь валютын нөөцийн өсөлт нь бол цаг хугацааны төгсгөлгүй байг гэсэн нөхцөлийг оруулсан. За эхний таамаглалаас бол үндсэндээ уун ол хувийн жин бол тэг болно. За хоёр дахь таамаглалаас бид нэр тасралтгүй өсдөг функцийн хэлбэрээр валютын нөөцийн зорилгын функцийг тодорхойлсон байгаа. За дөрөвдүгээр хэсгээр бид нэр захын нөхцөлийг тэг гэж үзнэ. За гуравдугаар таамаглалаас бол энэ хувьсах шин чанарын таамаглал маань энд орж ирсэн байна. За тэгэхээр үндсэндээ бидний бодлого бол дараах хэлбэрээр ингэж тодорхойлогдож байгаа. За нэг стохастик хүчин зүйлтэй. За валютын нөөцийн тасралтгүй өсдөг функцтэй. Ийм бодлого томьёологдсон. За энэ төрлийн бодлогыг боддог уламжлалт техник нь бол Камильтон, Якоб Бельман нарын тэгштгэл байдаг. За тэр тэгштгэлийнхаа дагуу
бичих юм бол нэг хэлбэрийн тэгштэл гарч ирнэ. За дараа нь бид нэр тус тэгштгэлийн үнэлэмжийн функцийг зорилгын функцтэй уялдуулад хоёр хэлбэрээр хайх юм бол бидний үндсэн бодлого бол Бернуулийн тэгштгэл рүү шилжиж байна. За тэрхүү шилжиж байгаа тэгшгэлийг бол та бүхэн 5-аас харж болно. За үндсэндээ энэ Бернуулийн тэгштгэлийн шийдийг олсноор бидний гол валютын нөөцийн оновчтой түвшин бол 7 тэгштгэлээр илэрхийлэгдэн гарч байгаамаа. За 7 тэгштгэлийн хүрээнд бол энд харуулж байгаагаар бол валютын нөөцийн хүлээгдэж буй оновчтой түвшин байна. Оновчтой түвшин бол за бета АБ гэсэн параметруудыг олсноор шийдэгдэж байгааг та бүхэн эндээс харж болно. За загварын шинжилгээний хэсгийн хүрээнд бид нэр баялагын тэгштгэлээ бага зэрэг уургалт хийх юм бол дараах хэлбэртэй бичиж болно. За энд бид эконометрикийн тэгштэл шилжүүлэхийн тулд WT-гээ тогтмол W. За бусад хэсгүүдийг нь бол бид нэр үлдэгдэл санамсаргүй амжигтун гэж үзье. За тэгхийн бол нэгдүгээр ирэмбийн автокорреляцийн нөхцөлийг шалгах юм бол үлдэгдэл санамсаргүй амжигтун дараах хэлбэрээр бичигддэг. За энд бол ороо бол ковариацийг хуваах нь вариац гэсэн хэлбэрийн харьцаагаар илэрхийлэгдэж гарч ирдэг. За энд бид нэр энэ Дракийн дельта функц гэсэн ойлголтыг оруулж өгсөн байж байгаа. За тэр функцийн ойлголтоор бол ороо гэсэн хэмжигдэхүүн маань бол нэгийг хуваах нь W сигма гэсэн хэмжигдэхүүнээр бол хэмжигдэнэ гэдгийг эндээс харж болно. За цааш нь бид нөөцийн өсөлтийн хурдын ялангуяа энэ зорилгын функцийн хүрээнд энэ дискаунтын дельта коэффициентийг яаж олох вэ гэсэн асуудал бидний өмнө гарч ирсэн. Тийм учраас бид нэр дараах теоремыг дэвшүүлэх замаар за дискаунтын дельта гэдэг хэмжигдэхүүнийг бол R гэсэн хэмжигдэхүүнээр сонгож болох юм байна гэсэн үр дүнг гаргаж авсан байгаа. За ингээд эконометрикийн тэгшгэлийг оръё. За бид валютын аншийн энэ харьцангуй өөрчлөлтийг за нөөцөөс хамааруулад за тэгээд нэгдүгээр ирэмбийн автоагрессивыг хэрэгэлсэн тэгштгэлийн үнэлгээг та бүхэн харж байна. За үнэлгээний үр дүнд бол Дарм Ватсон эриг автокорреляцтай за тайлбарлах чадвар 91% байгааг эндээс харж болно. За бидний авч үзсэн 2006-аас 16 оны нийт 162 сарын валютын нөөцийн улирлын дундаж өсөлт бол 6.6% байна. За валютын ханш маань 1465.7 байгааг та бүхэн эндээс харж болно. За үндсэндээ бид нэр цааш нь бол олбол зохих параметруудаа саяны тэгштгэл болон бусад хүчин зүйлүүдийнхаар нь тооцоолоод үзэх юм бол олбол зохих параметр дараах байдалтай байж байна. За эндээс бид нэр нөөцийн хүлээгдэж буй түвшиндөө оновчтой хүлээгдэж буй түвшиндөө холбогдох параметруудынхаа орлуулгыг хийх юм бол за валютын нөөцийн оновчтой түвшин 2544 сая $. гарч байна. За ингээд дүгнээд хэлэх юм бол бид гадаад валютын нөөцийн оновчлын асуудлыг ганц стахастик хүчин зүйлтэй тасралтгүй хугацааны багцын бус бодлогоор авч үзлээ. За тус бодлого маань бол эрсдэлтэй активтай нөөцийн тасралтгүй өсдөг. За нөөцөөрөө дамжуулаад эрсдэлтэй активыг удирдах боломжтой гэсэн нөхцлүүдийн хүрээнд бүрэн шийдэгдэж байна. За бусад энэ чиглэлийн хийсэн судлаач нарын ажлуудтай харьцуулах юм бол бидний гол давуу тал юу вэ гэх юм бол жишг параметруудыг тоон үзүүлэлтүүдээс олж авлаа. За үүрээ бол гол давуу талтай гэж үзэж байна.
За бидний томьёолж гаргаж ирсэн загварын үр дүнгээр валютын нөөцийн оновчтой түвшин 2.5 тэрбум $. Байна. За энэ нь бол өмнө хийгдсэн Монгол банкны судлаач бат хөрлийн судалгааны ажилтай харьцуулах юм бол харьцангуй өндрөөр нөөцийн түвшин маань бол тодорхойлогдож байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.